Сайн байцгаана уу гэгчдээ, энэ өдрийн мэндийг хүргэе. Дорногов аймгийн нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулсан Ижи ертөнц нэртэй яруу найргийн наадмын маань шилдэг оролцогчид студид хүрэлцэн ирсэн байна. Энэхүү наадмыг зохион байгуулсан нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Сансар Дулам эгч маань энэхүү наадмын хандлаар ерөнхий мэдээллийг өгнө. За ингээд нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан Ижи ертөнц яруу найргийн наадам маань бол сайхан болж өндөрлөлөө. Нийт яруу найргийн наадамд маань нийт 6 сумын 26 яруу найрагчийн бүтээл бол хүрэлцэн ирсэн. За тэгээд энэ яруу найргийн бүтээлээсээ бол бид нар 10 бүтээлийг нь бол 1-р шатны шалгаруулалтаасаа сонгоовч 2-р шатны шалгаруулалтанд бол оруулсан байгаа. За тэгээд энэ 20-р шатны шалгаруултыг бол бид нар мэргэжлийн түвшинд одоо ингээд шүүн хилцэж явуулсан байгаа. За яруу найргийн наадмын гол одоо зорилго маань бол бас эмэгтэйчүүдийг магтан дуулсан энэ ертөнцийн эхлэл болсон хэвлийдэ одоо бүхэл бүтэн ертөнцийг одоо бүтээж бий болгож байдаг эмэгтэй хүмүүсийг одоо бид магтан дуулж тэдний уран яруу тансаг айл тэдний чин зориг хайр тайван сэтгэл бүх одоо ертөнцийг бүүвэн дугаараа хөглөдөг энэ эмэгтэйчүүдийн одоо магтан дуулж манлайлсан ийм шилдэг бүтээлүүдийг одоо бий болгоход зорилгоо болон явуулсан байгаа. За шүүгчдийн бүрэлдэхүүн бол 3 шүүгчээс бүтсэн байгаа. За ерөнхий шүүгчээр бол Монголын зохиолчдын эвлэлийн болон утга зохиолын хүндэт шагналт Эрдэнэт ах маань бол ерөнхий шүүгчээр ажиллалаа. За сэтгүүлч алтан үзэгтэн Бат Эрдэнэ, за соёлын тэргүүний ажилтан Одон Дэмрэл нар бол эцсийн шатны шалгаруултыг бол шүүж явуулсан байгаа. За тэгээд шилдэг 5 бүтээлийг бид нар сорчлон шалгаруулж одоо үзэгч олон та бүхэндээ хүргэнэ. Тэгээд одоо ингээд шилдэг бүтээлийнхаа эзэд маань бас энэ танхимд ингээд хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэндээ бас бүтээлээ уншиж танилцуулна. За тэгээд мэргэжлийн түвшинд одоо шүүсэн мэргэжлийн хүний хувьд одоо шүүгч маань та нарт бас тухайн бүтээлүүдийг уншаад төрсэн сэтгэгдэл болон яруу найраг утга зохиол гэдэг ер нь ямар үн цэнтэй болох талаар бас сайхан мэдээллийг үзэгчтэй хүргэнэ гэж бодож байна. Яруу найргийн наадмыг шүүх явцад манай энэ ялангуяа Монголын зохиолчдын Хормос тэнгэрийн гишүүд яруу найрагч нэлээ өргөнөөр оролцжээ. Тэгээд бид бол одоо энэ яруу найргийн наадамд ямар хүн оролцсон, хэн гэдэг хүн оролцсон, ямар бүтээл ирүүлсэн гэдгийг тодорхой мэдэхгүй байлаа. Яагаад гэвэл яруу найрагчдын ингээд бүгдийг кодлсон байсан учраас одоо нэр ус нь мэддэхгүй, тэр энэ гэх юм байхгүй. Тэгээд энэ ерөнхийдөө манай нийгмийн ардчлал эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчд маань 9-10 яруу найрагч ерөнхийдөө өөрсдөө бараг тодруулсан байсан. Тэгээд тэн дундаас одоо шилдэг 5 яруу найрагчийг шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулж шалгаруулсан. Тэгээд шалгарсан яруу найрагчтай ингээд харсан чинь харин манай одоо хүмүүст өөрсдөө бүтээл төрөлөөр нэлээд танигдсан. Тийм олон сайхан авиаслаг уран бүтээлчд шалгарсан их туйл их баяртай байгаа. Ягаад гэвэл одоо манай Бат цэцэг гээд зам хөд зүүж өөрийнхөө уран бүтээлийг төрөлдөг бүсгүй. Монголын зохиолчдын эвлэлийн шагналд яруу найрагч, амдын байгалмаа. За манай шин залуугийн төлөөлөлд яруу найрагч, сэтгүүлч Бэр цэцэг, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Сэродын нэрмж яруу найрагч өөрийнхөө бас хэд хэдэн номыг унших төмдөө хүргэжээд байгаа. Энэ Эрдэнэ далай нар шалгуулсан явд би бас туйл их баяртай байна. Тэгээд энэ яруу найргийн наадам бол цаашдаа жил болгон үргэлжлээд ялангуяа олон түмэнд хүрсэн. Одоо үзэгч төмөндөө хүрсэн. Бид үргэлж нэг юм өвчин зовлонтой байхгүй байх. Тэгээд энэ нэлээд өргөцсөн том наадам энэ их хөрсийн сэдвэр бичдэг, бүсгүйчүүдийн сэдвэр бичдэг, энэ мөнхийн сэдвэр бичдэг бүхэл яруу найрагчд зөвхөн дорногоо явах гэлгүй. Энэ Монгол даяар гээд зарлаад явуулах тийм сайхан боломж үе таалга нэгдэж байгаа. Энэ бол шин зүйл, хайрлах, энэрх, нэгүүлсэн явцыг дэлгэрүүлэхэд бас энэ яруу найргийн наадам ихээхэн ач холбогдолтой байх болно гэсэн юм бодолтойгоор энэ наадмыг шүүн явуулсан. Тэгээд манай уран бүтээлчд өөрсдийнхөө сэтгэлийг хэлэх бах, бас өөрийнхөө бичсэн шүлгүүдийг та бүхэнд уншиж өгнө. Тэгээд энэ бүхэнтэй та бүхэн бас хамт байгаад туйлын баяртай байна. За Ижи ертөнц яруу найргийн наадамд тэргүүн байр эзэсэндээ өөрийн зүгээс бол баяртай байна. Би яг 20 жилийн өмнө 8 дугаар ангийн сурагч байхдаа 3 сарын 8-ны өдөр анхны тайз одоо хүрэл тулгахад хөл чичирсэн хүүхэд анх орж одоо ээжийг баярлуулж байснаас хойш одоо яг 20 жилийн ар дээр энэ яруу найргийн наадамд оролцжээ. Тэр үед бас Эрдэнэт ах
инквайр ах цэрэнд орж шүүжсэн санагдаж байна. Ер нь бол миний бичлэгийн өнгө ойс бол цэрэнд орж өгшийн одоо зааж надад одоо дадуусан тэр ертөнцийн гүн ухаан тэгээд энэ жамсны талын одоо юмнуудыг ер нь суулгаж өгсөн. Тэгээд би ерөнхий миний бичлэгийн сэдв гэдэг юм уу арга барил ерөнхийдөө тиймэрхүү нэг хатуу тал руугаа шимшиг байд юм аа. Тэгээд хайрын шүлгэх цөөхөнтэй ээжийн шүлэг бас маш цөөхөн бичиж гэж бодож одоо тэр хамгийн их мэддэг хэрнээ бичгэд ойрхон боловч яг сэтгэлдээ хүртэл бичихээр нэг л болж өгдөг байхгүй. Тэгээ би бол ер нь танихгүй эмэгтэй тухай ч юм уу эсвэл бүр мэдгүй од гариг ирэхс тэгээд бурхтын одоо хот мандалч байд юм уу тэгээд янз бүрийн тийм салхи нар сарны үйл явдал тэгээд одоо нэг одогсдын буюу эсвэл эргэсдийн талаар ч юм уу бичих юм бол би бол ямар нэгэн байдлаар бол бичиж чадна. Гагцуу одоо энэ их хүний тухай бичнэ гэдэг нь өөрөө миний одоо авиас тамирыг маш их шаардсан тиймэрхүү сэдв болоод идэг. Тэгээ энэ талаар одоо ярихад бол нэг иймэрхүү байна. Тэгээ ямар ч яруу найргийн наадам тэргүүн барилсандаа баяртай байна. За та тэгээд тэргүүн барилсан бүтээлээ бас уншиж бидний сайхан сонирч болно. За тэгээ би энэ шүлгийг болохоор нэг манай говь нутаг бол зуны юм халуун тэгээд сэрүүцгийн хүслэн ингээд болох энэ хүүхэд насны нарыг бас ингээд нэг юм халуун байна гэдэг бодох үе байдаг л да. Тэгээд нэрвэхээ ингээд би өөр нэг хэрвэхийг ажилдیں۔ Тэгээд эрвэхээ ингээд дөнгөж ингээд дэрвж байгаа ингээд хөдөлгөөн нь болохоор унаас тийм их жижигхэн салхи үүсээд тэр салхин ингээд дэлхийгээр ингээд явсаар байгаад тэгээд тийм нэг юм сэрүүн юм гоё салхи болж ингээд тэнд сэрүүцэх юмсан гэсэн тиймэрхүү юмнаас сэтэл авч бичсэн. Тэгээд Монгол улсын их сургууль дээр очиж одоо энэ шавжны энэ хөдөлгөөнүүд юу ямар хот учиртай байд юм бэ? Яаж нөө яруу найрагт оруулж ирэх вэ гэсэн нөгөө нарийн юмны одоо цавгч гэрийн цавгч байд юм уу гэж салхинд дэрвэх гэж нарийн юмны үзүүр салхинд ингэж одоо хөдөлгөхийг дэрвэх гэдгээр л одоо илэрхийлж байна. Монголд одоо энэ шавжны хөдөлгөөнийг яг нарийн сайн судалсан нэр томьёолуудыг бас сайн мэдгүй байна гэсэн. Тэгээд би одоо дэрвэх гэдэг үгийг сонгоод эрвэхээ дэрвхийн зурт гэдэг нэг юм шүлэг ütсэн юм аа. Тэр шүлэг маань сая яруу найргийн наадамд тэргүүн баригдсан юм байна. Тэгээд шүлгэн та бүхэндээ уншиж сонирхтуулъя. Эрвэхээ дэрвхийн зурт. Эрвэхээ дэрвхийн зурт буй бээрэн сэрүүцэн гэрэлт хөвгүүн болоод энэ л зуны 3 сар дан цэцэг бүхэндэн шүлэг хэлж явлаа. Эхлэх төгсгийн учиргүй цаг хугацааны солонгон өнгөнөөс ижийнхэн сүн сэтгэлийг толдон хараад тогтлон алхлаа. Сүүдэргүй жилүүдийн бүлээн амьсгалд олон үдэх энэ зуны шүлэг бодож суусан аз жаргалт үдшүүд зүрхэн дотор гэрэлтээд сүргэл олон од тэнгэрт чуулж сарны туяанд очис үүсэхэд шүлэг шиг тийм амгаланд ижигээн бодоод улам нэлхарч сурлаа. Зундаан жаргалтай Монголын тэнгэр дор шууд өндгөөн хайрлаж өсгөөд зулсан амьтэж тэнгэрт амнаад эргээд л буцсан намар цагаар ийм л зургийг сурмуусаараа зурж нүдэндээ буулган харахаар ижигээн хайрлахын утгыг мэдрээд зуны сарыг улам инкрилэх боллоо. Сарны гэгээ залгиж сүн ивэлсэн ижигээн дандаан хайрлаж орчлонд нэгэн хөвгүүн салхины амьсгалаар дуулж явнаа. Сайхан хүн сэтгэлийн хувирал түмэн шидийг болоод одоо ч би ижигээн тэнгэрийн амьдралаар сэтгэж суунаа. Сэтгэлийн хязгааргүй талаас бодлын аргал хормоолж сэрүүн онсон ижийнхэн гэрэлт хөвгүүн нь болов би ээжийнхээ түүсэн бодлын хөх аргалаар ингэр цээжнээс самнах галтай шүлэг тэрлэг би гэсэн нэг юм шүлэг сонсон юм аа. За баярлалаа. За энэ манай яруу найргийн наадамд бол газрын авиаснууд оролцсон гэж түрүүн сансар тулам дарах хэлсэн. Тэгээд ялангуяа эхийн тухай, бүсгүй хүний тухай энэ яруу найрагт ийм олон хүмүүс оролцож байгаа нэг туйлын талархалтай байна. Тэгээд замун үдээс сумаас оролцсон яруу найрагч Бат цэцэг маань яруу найргийн энэ хүрээлэнд орж ирсэн. Удаагүй ч гэсэн өөрийнхөө ном зохиолыг хэвлүүлээд өөрийнхөө бас тийм сонирхолтой бардам амгалан шүлгүүдээс энэ уншигч олон түмний хайр талархлыг хүлээж байгаа юм авиаслаг бүсгүй байгаамаа. Тэгээд Бат цэцэг маань замун үдсмаас хүрэлцэн ирээд бас энэ нэвтрүүлэгт орсон. Тэгээд Бат цэцгээ сэтгэлийг сонсъё. Бас шүлгийн сонсъё. Энэ наадмын дэд өрийн шагнал хүртсэн ийм яруу найрагчаа. Наадмаа тахта баярлалаа. Энд хүрэлцэн ирээд хамт сууж байгаа эрхэм яруу найрагчид та бүгдээ гавлан Дармгай аймгийнхаа телевизийг үзэн суугаа нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. За өнөөдрийн ээжийн ертөнц яруу найргийн наадамд би санаадгүй шүлгээ илгээж гисэн харин ам үзүүдчгэж энэ бол миний хувьд үнэхээр бас нэгэн
амжилт байлаа. Ээж хүн гэдэг бол хүн болгоны зүрх сэтгэлд байнгын уяатай явдаг. Ээжтэй хүн нүр бардам инээж явдаг бол ээжгүй нэг нь зүрхэндээ уйлж ижигийн санаж дурсаж хайрлаж явдаг маань энэ бол ертөнцийн зам юм байгаа. Тэгээ би өөрөө олон жилийн өмнө ээжигээ алдсан. Тэр цагаас хойш одоо сургуульд нь сурч номын дуу сонсоогүй ч гэсэн хөдөөхээр салхи амьсгалж норон дэл дээр бас хэрэндээ л өөрөө энэ шүлгийг бичээд одоо өөрөө шүлэг гэж нэрлээд байгаа болохоос биш л тэгээд бараг л миний оролцсон наадмуудаас хамгийн гоё одоо миний зүрх сэтгэлд хоногшохоор наадам энэ наадам байлаа. Ягаад гэвэл би ээжигээ бичих болгондоо би дандаа ээжигээ санаж бичдэг бол энэ удаагийнхаа бичсэн шүлгийг би энэ Монголынхаа бүх сайхан ээжүүдийг, бүх сайхан охид хүүхнүүдийг өмнөөс өөрөө зүрх сэтгэлээрээ юм бичсэн учраас надад өөртөө айгүй аз жаргалтай байлаа. Тэгээд би та бүдтэй өөрийнхөө шүлгээ уншиж өгье. Уранхай дээлдийнхээ нөхөөс нөөс хичдэггүй, ухаангүй үрсийнхээ алдаанд гомддоггүй, урсах цаг хугацаанаас өөрийн биеийн жаргалыг хайдаггүй, урууланд нь уншигдсан гунгийн үрчлээг тоодгүй, ижи бүхний зүрх ийм л байдгаа. Бүхөх зулын гэрлээс майнын тарин тэгээгээ хайж, бүртгий хүүлгүй тэнгэрд цацлын өрөөлтөд сэтгэл аргадаж, буцаач нэхэхгүй хайрыг зүрхэн уйслаар сүлжиж, будан torчлонгийн жамыг буурал санжигныхаа өнгөнд дуусгасан, ижи бүхний зүрх ийм л байдгаа. Нулимс гэдэг гашуун сархтан цогцсонч инээмсэглээрээ нууж чаддаг, нуруунд дээрээ үүрсэн хэцүү бүхний ачааг төвчээрийн цэцгсээр гойж чаддаг, дутуу бүхнийг амьсгал бүрийнхэн тоогоор үрдэн зориулж хаад дуулжил явах ёстой хуулийг өөртөө зориулж бичдэг юм тийм. Ижи бүхний зүрх ийм л байдгаа. Өвдөх хэрэггүй намгийн шалбагнаас хуурай өндийж, өсөж зовоох бодлын салхинаас харц өөдөө өгсөж, яс махсалж өвдхийн тоолонд аз жаргалын тунхагийг халуун цусаараа гэрчилж, яарах цаг хугацааны давлгаанаас жаргал гуйж уйлдгүй юм тэд. Ээж бүхний зүрх ийм л байдгаа. Шүүдрийн мөнгөнд туслаар цай амтлах тавилан зөрсөнч гомдол нэгтгүй сэтгэл түүнийг сүйтэй бурхтын заяанд сүйдрээр шархалж зургацсанч сорив үгээд идэгдэг итгэл түүнийг сүнс хорогдон майдас нүмерлэхийн мөчөд амьсгал худалгүй үнэн түүнийг сүүлчийн гуйлт нь хоосон зэрэглэн дуусанч өөртөө л хайргуудгүй дэвчээр тэднийх ижи бүхэн л ийм байдгаа. За яруу найргийн наадмын эргэн тойронд бас сонин хачин шин зүйлүүд маш их болдог. Тэгээ энэ удаагийн яруу найргийн наадамд бас бидэнд олзуурах мал зүрнэгвэл одоо манай наадмын 3 дугаар айлын шагналыг дэлгэр сумын малчин Санжаадэр гэдэг залуу хүртсэн байгаа. Тэгээд Санжаадэр ч юм одоо энэ мал төлөх цаг учраас одоо малынхаа бэлчээрт байгаа ажил ихтэй байгаа учраас энэ наадуудад хүрэлцэн ирч чадсангүй. Тэгээд энэ Санжаадэрчдээ бас цэнхэр дэлгэсээр дамжуулан баяр хүргэмээр байна. Тэгээ манай яруу найргийн наадмын тусгай шагналыг залуу яруу найрагч Сэрэнингийн Бэрс цэг хүртсэн байгаа. Одоо манай аймгийн засгийн тамгын газрын ажилтан сэтгүүлчийн бүсгүй. Тэгээд Бэрс цэгийн сэтгэлийг сонсоод бас энэ наадамд оролцсон шүлгийн сонсвол бас ямар вэ гэж ингэж бодож байна. За, Ижи ертөнц гээд яруу найргийн наадамд оролцсондоо баяртай байна. Ерөнхийдөө бол шүлэг яруу найрагт дурлаад одоо шүлэг бичих нь одоо туйлын их жаргал юмаа гэд дэгж дэрвж ийсэн үе мэн одоо өнгөрч байгаа юм шиг сэтгэл төрж байгаа сүүл үед яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол ээжтэй зориулж би шүлэг бичиж үзээгүй хүн. Тэгээ яг энэ яруу найргийн наадам болж байна гэдэг энэ зарыг сонсоод ээжтэй зориулж шүлэг бичсэн. Тэгээд ерөнхийдөө бол өмнө нь нөгөө өөрөө ээж болоогүй үедээ ээжтэй зориулж бичсэн шүлэг. Өөрөө ээж хүн болсныхоо дараа ээжтэй зориулж бичсэн шүлэг хоёр бол их ялгаатай ондоо юм байлээ. Тэгээд 2013 онд Хөвсгөл аймагт дадлага хийгээ явж байхдаа яг Хөвсгөл далайн хэрэг дээр ээжтэй зориулж шүлэг хүчижсэн. Тэгээд тэрийгээ шүлэгт тооцдгүй байсан учраас би өмнө тэгж хэлсэн. Гэхдээ яг эргээд харахаар яг тэр үед ээжигээ мэдэрчээсэн мэдрэмж минь надад илүү ойр санагдаад энэхүү Ижи ертөнц яруу найргийн наадамд энэ шүлгээ өгсөн байгаа. Тэгээд Дарнагай аймагтаа яг ингэж ажиллаж амьдраад
Хурамс тэнгэр яруу найргийн төвийнхөө гишүүн болсонд бас өөрөө их баяртай явдаг. Шүлэг яруу найраг гэдэг бол үргэлж миний хувьд бол дээдийн цол хэрэгэм, үргэлж би хүндэлж энэ шүлэг яруу найрагтай холбоотой бүх юм их сайхан гэгэн байдаг. Яг л энэ замналаар учирсан бүхэн яагаад ч яг энэ миний амьдралд маш их гэгээ түгээж яваа гэж гэдэгт итгэдэг. Энд сууж байгаа эрхэм хүмүүс ч гэсэн их баяртай байна. Тэгээд ийм мундаг хүмүүстэй хамт одоо ингээд нэг яруу найргийн наадамд оролцоод бас нэг байр эзэлсэндээ баяртай байна. Мөн энэ наадмыг зохион байгуулсан хамт олонд бас маш их баярлалаа. За тэгээд далай мэт ижи гэдэг шүлгээ үзэгч олондоо уншиж сонирдуулъя. Хар бошинзны минь хормой далай усанд шүргээд эрэг даган алах ном. Өвгөн модны цагаан үндэсэнд давалгаалах ус нь намуухан түлхэгдэн. Далбаат зай ус зэтгүүлэн цаашлнам. Энэ их цэнхэр өнг ихийн хайр мэд цалгин. Зангууга татсан модон завин дээр завчин унтаж буйг үзнэм. Ядруухан түүний нөмөрсөн тэрлэг урагдаж сорчихжээ. Нэг их гүн санаашрал далайн ус адил дотор давалгаалнам. Усан мандлыг захтуулан замаг өглөрнөм. Өглөрсөн замган дээр ганц нэгэн дун үзэгднэм. Дунгийн өнгө наран цолонгорч салхины эсгэрээ аялгүй мэт хөгжнөм. Анир чимээгүй сэтгэлийн хүнд ансганы минь аялгоонд далайн ус мэт их өрөвдөл цэйлэгнэж дайхийг минь өнөрлөх ижигийн санана. Тэгээ ерөнхийдөө бол бүхий л ээжүүд, бүхий л их хүн яг л далай мэт агуу их сэтгэлтэй бүр тэ тухайн үед яг ингээд далайн хэрэг дээр байж байхдаа ээжигээ маш их санаж исэн. Тэгээ нэг говийн хүн чинь далай үзээгүй. Тэгээ далай гэдэг зүйл чинь ийм сайхан зүйл эд юм уу гэхтээ хамгийн сайхан зүйл зүүрлж болохоор хүн бол ижи минь юм байна гэд тухайд яг энэ шүлгийг бичижсэн. Тэгээд баярлалаа та бүхэнд. За баярлалаа. За Монголын зохиолчдын эдийн шагналт яруу найрагч Амтын байгальмаа маань энэ наадамд бас өөрийн бүтээлээ оролцуулж байр эзэлсэн байгаа. Тэгээд ер нь бид нэр түрүү ингэж ярьж байхад бид нар ер нь ингэж эхийн тухай шүлэг гэдэг бол бас тийм амархан бичдэг гэдэг биш юм аа. Түрүү Эрдэнэлагийн ярианд ч байна. Ер нь хүн бол насан туршдаа ээжийнхээ тухай ганц сайхан шүлэг бичих юмсан гэх бүгд л бодож явцаад. Агуу нацаг дөрч ч гэсэн тэгж бодож байгаа л. Одоо Монголын үзэсгэлэн сарангуй намайг төрүүлсэн гэж шүлэг бичсэн гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр энэ яруу найргийн энэ сайхан наадамд бас өөрсдийнхөө бүтээлийг оролцуулахдаа хүмүүс бүгд л өөрийнхөө бас сайн болсон, сайхан болсон гэсэн шүлгүүдэл ирүүлсэн байж таараа ингээд байгальмаагийнхаа сэтгэлийг сонсё. За баярлалаа. Ингээд юм түрүүнд энэ сайхан наадмыг зохион байгуулсан Сансар Дулам болоод одоо ажлын хамт олонд нь маш их талархаж байна. Тэгэхээр ямар нэг одоо яруу найргийн наадмаар яруу найрагчийг, яруу найргийг ингэж дүгнэж цэгнэж болдоггүй хэдий ч яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаа гэдэг бол нийгэмдээ маш их ач тусыг үзүүлж байгаа гэж би бол ойлгодог. Яагаад гэх юм бол одоо уран бүтээлчдийг урайлан дуудаж одоо итвэхжүүлж шинэ бүтээл одоо төрүүлэх юм сэдлийг өгж мөн одоо шинэ залуу одоо хүмүүсийг бас гаргаж ирэх юм тодорхой бас үүргийг гүйцэтгэж байдаг. Мөн түүгээр зогсохгүй одоо яруу найрагчдын бүтээлийг олон түмэнд сурталчлах ийм бас нэг одоо нэг гэрэлгийг өгж байгаа гэж бас ойлгож байгаа. Тэгэхээр ийм сайхан наадам зохиосон та бүхэнд баярлалаа. Тэгээд ээжийн тухай яруу найргийн наадамд би яг бодоод ирсэн чи анхудаа орж байгаа юм байна. Тэгэхээр түрүү бас хэлцгээж байна. Тэгэхээр ээжийн тухай сэдв бол үнэхээр их хүндээ. Тэгээд яг сэтгэлд ойрхон ийм зүрхэн шургасан зүйлийг ил тод одоо төгс төгөлдөр гаргаж ирнэ гэдэг бол хамгийн хүнд даалгавар байдаг. Тэгээд ялангуяа миний одоо шүлэг ингээд хайж үтсэлдээ ээжийн тухай шүлэг ингээд наадамд өгөхгүй гэсэн чинь ихэнхдээ жоохон ийм харуулслын шүлэг байсан. Тэгээд жоохон олдохгүй цаг давчдаж ингэж бас нэг шүлгийг өгсөн байгаа. Тэгээд энд бол би ээжигээ гомдоож болохгүй гэдэг нэг ийм шүлгийг өгсөн. Тэгээд энэ ямар учиртай гэхээр хүн нөгөө нэг өөрийнхөө хамгийн ойр дотны хүнд өөрийнхөө аран шиг нуулгүйгээр нөгөө эрхэлж бүхэл нөгөө нэг аран шиг гаргаж идэг утгаараа бид нар бүгдээрээ ээжигээ бас санамсраггүйгээр бас гомдоож идэг гэж магадгүй. Тэгэхээр одоо ээжигээ гомдоож болохгүй гэсэн утгаар ингэж нэг шүлэг бичижсэн юм аа. Энэ шүлэг явш. Эдэн сүдэрт зогсмоор эви ямглан бөөсөн ээлийн норон бүүдийчгэн ижигээ загнаж болохгүй. Өлгийг тийчих бүрийд чинь
өндийн байж хөхүүлсэн өндөр их шиг дундарч мэднэ ижигийн цагнаж болохгүй. Цагаан сүгэн асгаруулан цангаагчин тайлахтал цадиггүй үгээр ширүүлнэ гэж бодоогүй. Өндгөн цагаан тахил шиг өөгүй ганцхан юм тэнгэж өөр чамайг хинч өмөрөхгүй. Төвчээргүй унагсан өвний чинь өргөс бүхнийг нь түүж тэглэн нүгий залгиж чадах тэнхлэгийн цагаан дэлхий ижиж юм шүү. Ижигээл хумдааж болохгүй. За баярлалаа. Ингээд яруу найргийн наадмын шилдэг бүтээлийн эзэд энэ удаагийн нэвтрүүлэгт оролцсон. Тэгээд энэ наадам бол анхны наадам юм. Яг ээжийн тухай, бүсгүй хүний тухай, их хүний тухай өгүүлсэн сэдвийг нэлээд өргөсөн ийм наадам юм а. Тэгээд наадмыг цаашдаа өргөжлөх үү? Цаашдаа манай Монголын энэ нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүсгүйчүүд маань энэ наадмыг бас өргөжлүүлэн явуулна боломж нь болгосон юм санаатай баг шүү. Энэ талаар сансарлан бас хэлээ. Хэлхүү. За тэгээ сая нийт оролцогчдынхаа сэтгэлийн үгийг бүтээлийг нь сонсоход сэтгэл их хөдөлж ер нь бол сэтгэлийн чавтас нэлээ хөдөллөө. Энд ер нь бид нар цаашдаа уламжлал болгон зохион байгуулна гэж бодож байгаа. Яагаад гэвэл сая энэ бүх хүмүүсийн яриаг сонсоход үнэхээр яруу найрагч гэдэг бол ертөнцийг бий болгодог. Ижи одоо бурхттай энэ зэрэгцгүүс ийм агуу хүмүүс байдсан байна гэж шүлэг яруу найраг бичгийн төдийдл бичигддэг зүйл биш ээ. Энэ бол судалгаа, шинжилгээ, оюун ухаан, тэдний онгод ертөнцийг үзэх үзэл. Өнөөдөр бид бол шарын шашинтай одоо Монголын ард түмний сургаал үг нь бол үргэлж ижи аавын сургаалыг сонсч зүрдсэн үг. Үлгэр тууж дээр бол бидний амьдрал өдийг хүрч ийм сайхан одоо амьдралыг туулж ирсэн түүх маань бол бодит түүх маань байж идэг. Тэгэхээр энэ бүхнийг илэрхийлэл, энэ бүхнийг цаашд нь бид одоо шин залуу үедээ өвлж үлдээхэд энэ яруу найрагчдын бүтээлүүдийг бид нар илүү одоо олноор төрүүлэн гаргаж эднийхээ энэ бүтээсэн бүтээлүүдийг ер нь энэ нийгэмд илүү их тархаах шаардлагатай юм байна гэдгийг бол сая харлаа. Одоо шүлэг бичгийн тулд одоо Эрдэнэтлээ яруу найрагч маань гэхэд одоо шавжийг хүртэл судалж байсан байна тийм ээ. Тэгэхээр шавж амьтай бүхэн учиртай ижи гэдэг бол энэ ертөнцийг бүтээгч гэдэг бол сая одоо энэ Эрдэнэт лагын шүлгнээс харагдаж байна. За манай Баццэг бол одоо ижигээ дурсдаг болон ижигээ хажуудаа хайрлан байдаг бүхий л одоо хүмүүсийг төлөөлөл болж бүсгүйчүүдийн төлөөлөлөж ижи бүхэн ийм л байдаг гэдэг энэ сайхан бүтээлийг бол ирүүлсэн байгаа. Бүтээл бол анх эрэхтэй бол нэргүй ирсэн. За тэгээд одоо таны бүтээл нэргүй хүрэлцэж ирсэн байна. Бүтээлийг нь одоо нэргүй бүтээл гэж явах уу гэдгсэн чинь нэр байна. Ижи бүхэн ийм л байдаг гэдэг нэр бол миний бүтээлд хайрлж болно гэсэн. Тэгээд үнэхээр тэр үгийг сонсоод ижи бүхэн ямар байдгийг одоо үзэгч түмэндээ бас сонсгож сонирдуулах юмсан гэж бодож ирсэн. Тэгээд сонирдлоо, их сайхан байна. Ер нь яруу найраг гэдэг бол сэтгэлийн хөвчс, тухайн хүний авьяас бэлэг, туулж өнгөрүүлсэн амьдрал, бусдын одоо бусдад өгч чадах их хайр, дэлхийн ертөнцийг олон өнгөөр бодож чадах тэр бодгийг яг л голчийг нь олж хэлж чаддаг. Тэгээд яруу найргаар одоо залуучуудыгаа соёлжуулж энэ яруу найргийг одоо түгээн дэлгэрүүлж боловсролын салбарт ер нь илүү их манлайлалыг гаргаж ажиллах шаардлагатай юм байна гэдэг бол харагдаж байна. Ер нь улс их орны хөгжлийг бол боловсролд хүчилж идэг. Одоо боловсралтай иргэн байж ич одоо улс их орны одоо хөгжлийг хэддүгээрт ирэмблэх вэ гэдэгтэй адилхан одоо энэ яруу найраг бол энэ хүмүүсийн хүмүүжлийн суур юм байна гэдгийг өнөөдөр би ингээ харлаа. Үнэхээр шүлэг зохиол бичнэ гэдэг, бичсэн шүлгээ уншина гэдэг ямар сайхан байдیں۔ Ер нь бол манай яруу найргийн наадам бол энэ жил цар тахалтай холбоотойгоор зөвхөн шилдэг бүтээлүүдийг бас зэрэгтэлд одоо сонсгож уншуулж ингэж зохион байгуулахаар бид нар 3 сарын 8-ны өдөр Сараа хөхөт театртаа 21 цагаас зохион байгуулахаар ингээ бэлдсэн байсан. Одоо гисэн хэдий чинь цаг үеийн байдалтай холбогдуулаад энэ арга хэмжээ маань явж болохгүй болсон учраас энэ мундаг хүмүүсийн сэтгэл зүрхэн чилээн байж оюунаа одоо толдон байж бичсэн энэ бүтээлийг бас үзэгч түмэн та бүхэндээ хүргэх нь зайлшгүй шаардлагатай юм а гэд бид одоо өнөөдрийн энэ сайхан яруу найргийн ижи ертөнц яруу найргийн наадмынхаа нэвтрүүлгийг ингээд та бүхэнтэйгээ хийгээд сууж байгаадаа бол үнэхээр баяртай байна. Тэгээд одоо наадмыг маань анхных гэж жижигхэн гэж одоо ингэж чамлалгүй те том бүтээлүүдийг ингэж сайхан ирүүлж ертөнцид одоо ижи эмэгтэй хүний гоо үзэсгэлэн
тэр нинжин сайхан сэтгэл, сүүн цагаан сэтгэл гэж одоо ямар хүчтэй, үнэтэй байдаг. Бид нар бол анх бодсон л доо ижийн ертөнц гэдэг одоо гэж өхөө, эсвэл одоо бүсгүй гэж өхөө гэд. За тэгээд ер нь бодож байгаад ижи гэдэг бол ер нь бүсгүй одоо эмхтэй бүх хүнийг хамрах юм байна. Яг төрсөн ижи гэж бол төрсөн ээж нарыгаа ижи гэж дууддаг юм байна. Энэ ижи гэж авгаалж байгаа бол эмхтэй бүхэл хүмүүсийг ээж болсон одоо тий бүхэл хүмүүсийг ингэж авгаалд юм байна гэд одоо шүлгийн наадмынхаа нэрийг бол ижи ертөнц, эмхтэй хүний ертөнц гэдэг үднээс нь бол авч үзсэн. Тэгээд цаашдаа уламжлуулгын зохион байгуулахад бол таатай байна. Олон сайхан шинэ бүтээлүүд, олон яруу найрагчдыг тэгээд энэ нийгэмд зөв санаа, зөв сурталыг бий болгоход бол түгээн дэлгэрүүлэхэд яруу найргийн наадам гэдэг бол ямар үн цэнтэй. Энд бол өстой нөгөө Янжин лам бурхан морилоод ирдэм байна гэдгийг яг өөрөө одоо зохион байгуулж ээж бүр аягүй сайн мэдэрлээ. Тэгээд одоо их баярлж байна л гэж хэлээ да. Тэгээд та нарынхаа одоо урлагийн уран бүтээлд нь те өшөө их амжилтыг хүсье. Онгод нь одоо улам их хөглөгдөж илүү олон сайхан бүтээлүүдийг тойрваасаа гэж бодож जैन. Тэгээд ерөөлтөө бүхэн сайхан байдгаа гэдгийг илэрхийлэл бол сая манай тэргүүн байрын шагналт одоо Эрдэнэтлайгаан сэтгэгдлийг сонсоод бүр ингээд баярлж илаа. 20 жилийн өмнө анх одоо энэ тайзан дээр гарч яруу найраг гэдгийг одоо уншиж олон түмэндээ хүргээд тэргүүн байрыг эзэлж ижигээ баярлуулж байсан бол 20 жилийнхаа ой дээр одоо дахин ингэж ижийнхаа тухай шүлэг бичиж бас тэргүүн байр эзэлж манай наадмыг илүү тийм үн цэнтэй сайхан болгосон байна. Тэгээд ер нь найрагч бүхнийхээ үгийг сонсоод их сэтгэл маань хөдлөлөө. Тэгээд бас бидэнд дахин сайхан үгийг хэлж одоо биднийг ингэж заалж явж байгаа. Бидэнд одоо яруу найргийн гайхамшигыг мэдрүүлж байгаа Эрдэнэт ахта одоо микрофоноо шилжүүлье. За баярлалаа. Тэгээ яруу найраг гэдэг бол хүмүүсийг үргэлж ойртуулж, нөхөрлүүлж, ойлголцол бий болгодог тийм сайхан зүйл. Тэгээ бидний өнөөдрийн нэвтрүүлгийн агаар амьсгалж энэ зөв рүү чиглэж байна. Тэгээд энэ яруу найргийн наадмыг сонгон аваад ялангуяа их хүний тухай, бүсгүй хүний тухай, энэ ертөнцийн эхлэл болсон эмгтээчүүдийн тухай энэ бүтээлүүдийг тойруулах одоо тийм сэдлийг өгсөн, урам зориг биелсэн энэ сансар тулгамдаа бас баяр хүлээх нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бол оюуны амьдрал болж байгаа бас том үйл явдал гэсэн тийм санаа бол бидэнд төрж байна. Ингээд дараагийн жилүүдэд олон шинэ авиаснууд төрөх бах, олон сайхан бүтээлүүд төрөх бах. Бид үргэлж дандаа уулзж байгаа бах. Дандаа энэ яруу найргийн тухай ярилцж байгаа хаа. Ингээд манай нэвтрүүлэгт оролцсон бүх уран бүтээлчдэд баярлалаа. Тэгээд биднийг уулзуулдаг, биднийг ойртуулдаг яруу найраг маань манддаг бай. За баярлалаа. Баярлалаа.